Огцрох амархан жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчдын зүгээс улсын хурлын дарга амар хязгаарлалтай тодорхой асуудлын хүрээнд 24 цагийн дотор уулзах шаардлагыг хургуулээд байсан. Зүүнний дагуу өнөөдөр улсын хурлын дарга жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын талаар улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ мэдээлэл өгөхдөө залуучуудын зүгээс парламентын засаглалыг дэмжиж байгаа шүү гэдгийг илэрхийлсэн болохыг тодтоглоо. За өнөөдөр гадаад албатай жагсаал хийж байгаа залуучууд маань улсын хурлын даргад санал тавьсан. За ямар ч байсан улсын хурлын дарга улсын хурлын хяналтын систем хэрхэн ажиллаж байгаа, улсын хурлын ямар бодолтой байгаа гэдэг талаар бол дөрвөн залуу орж ирж одоо уулзалт хийлээ. За улсын хурлын зүгээс бол улсын хурлд байж байгаа 126 гишүүний төлөөлөөд 5 нам эрслийн төлөөллүүд одоо эдгээр залуучуудтай уулзлаа. Залуучууд маань үндсэндээ бол ерөнхий сайдын ёс зүйн талаасаа бол ямар арга хэмжээ авч болохыг, ямар асуудлууд байж болохыг, өөрийнхөө орлогыг нотлох тал дээр бол ямар одоо үйлдэлүүд хийх ёстой юм гэдэг нэгдүгээр асуудлыг тавилаа. Хоёрдугаарт бол одоо ерөнхий сайдаас бол тавьсан ихтгэл үзүүлэх асуудлыг ер нь улсын их хурл бол цаашаа хэрхэн хилцэх юм, ямар дүрм горим журмаар бол одоо хуулийн дагуу бол хилцэх гэсэн юм асуудал. За гуравдугаарт парламентыг бол үндсэндээ бол залуучууд маань бол парламентын тогтолцоогоо бол бид нар бол зөв гэж үзэж байгаа. Ямар нэгэн байдлаар бол энд бол шүүмжлэлтэй хандахгүй байгаа. Энэтэй уялдуулаад бол ерөнхийлөгчийн засаглалыг одоо бий болгох гэсэн бас асуудлууд яригдж байгаа. Энэ дээр одоо үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ч байдаг юм уу? Ямар нэгэн ерөнхийлөгчийн засаглал руу орё гэсэн ийм бодлого бол шинэ парламентын хүрээнд хууль тогтоох байгууллагын хүрээнд бол асуудал байгаа юу гэсэн ийм гурван асуудлыг бол ярилцлаа. Сая ингээл үндсэн агуулгуудыг бол нэлээх манай хамт олцсон хүмүүс ярьсан баг зохион байгуулалтын багийнхаа. Гэхдээ бид нар бол юу гэж харж байгаа вэ гэхлээр парламент болоод иргэд гэдэг хоорондын итгэлцэл яг одоо хамгийн хурцаар тавигдах байна. Иргэд парламентд итгэж болох юм уу болохгүй юм уу? Парламент үнэхээр хүн эрхийг дээдэлсэн, тэ ёс зүйтэй, хуулийг дээдэлсэн, хуулийн цэцэглэл бий болох зэрэгцэн орчныг бүрдүүлэх гээд байгаа мó үгүй юм уу гэдэг талаас. Яг шийдвэрлэх талаас ярих юм бол бидний авахыг хүссэн асуудал нөгөө тогтоолын төслийн боловсролт. За яг ихтгэл хүлээлт хэсгээр тогтоолын төслийн боловсролт нь орсон зөв юм буруу юм уу те? Энэ дээр ер нь спикерийн зүгээс яг улсын хурлын гишүүнийхээ зүгээс яаж бодож байгаа юм? Улсын хурлын даргын зүгээс гэдэг хариулт авахыг бодсон. За тэгээд энэ дээр бол ямар нэг өөрчлөлт оруулах боломж байхгүй. Нэгэнт одоо засгийн газар маань хэмжээнийхээ дагуу тогтоолын төслөө боловсруулаад өргөн барьчихсан байгаа. Төрийн байгуулалтын байнгын орон дээр тэрийг нь оруулаад өөрчлөөл буцаагаал ингэдэх боломж байхгүй. 13 хоногийн хугацаа ярьж байна. Биднэрт бол 13 байна уу, 23 байна уу, 33 байна уу хамаагүй. Яг үнэндээ бол энэ жагсаал Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрднийг огцортлно. Энэ субъектний юм байх чухал ш. Өөр ямар ч улс төрч байсан ийм алдаа гаргасан бол, ийм ёс зүйн хувьд бүдрэл хийсэн бол огцруулалт нь жагсах байсан. Яг тэрүүгээрээ л явж байгаа. Тэгээ бид нар чинь магадгүй бидний энерги дуусч болно. Гэхдээ Монголд байгаа залуучуудын энерги ерөөсөө дуусахгүй. Энэ жагсаалын зохион байгуулалт баг дээр байгаа хүмүүс өргөжөө явна. Илүү олоолаа олон цэлгэн те. Одоо юу гэдгийг эсвэл бүр ингээд янз бүрийн өөр төрлийн хэлбэр рүү орно. Гэхдээ ямар ч тач 50 замаар жагсаж байгаа, өсөлт бодлоо илэрхийлж байгаа гэдэг байдлаа бол өөрчлөхгүй.